Эрт дээр үед хүн төрлөختөн үүсэн бий болохоос ч өмнө энэ хорвоо ертөнцийг агуу хүчрхэг титанууд болон бурхад захирдаг байж л дээ. Тэдэн дундаас хамгийн агуу бурхан нь 3 хүүтэй байсан ба тэдний нэрсийг Зевс, Посейдон, Хейдс гэдэг. Тэгтэл том хүү Зевс нь бурхан эцгийнхээ өдөөс дайн зарлаж судлаас нь унгаагаад өөрөө агуу бурхан болохоор зэхэж нэг өдөр өөрийнхөө хамгийн баг дуулах Хейдстэй бурхтыг дийлэх хүчтэй агуу зэвсэг бүтээ гэж даалгавар өгтөлтөө Хейдс нь өөрийнхөө биенээс агуу хүчрхэг кракен хэмээх мангасыг төрүүлээд бурхадтай дайн зарлаад судлаас нь унгаатал том ах Зевс нь Олимпус буюу тэнгэрийн бурхан болж, дунд ах Посейдон нь далаа тэнгисийн бурхан болж, харин бурхтын дайнд хамгийн их оролцоотой байсан баг дүү болох Хейдисийг газар дорх ертөнц рүү илгээсэн байдаг. Тэрч бүхэл Зевс бурхан өөрсдийнхөө оршин тогтнол болон хүч чадлаа мөнхөд байлгахын тулд хүмүүсийг бүтээгээд өөрсдийгөө хайрлуулж, өөрсөддөө залбируулж, залбирлынхын тоогоор хүчрхэгжиж мөнхөд хүч чадалтай оршин тогтнохоор болсон байдаг. Харин газар дорх ертөнц рүү цөлөгдсөн дүү Хейдис нь хүмүүсийн айдас, уу гашуу зовлонгоор хооллож, харанхуй ертөнцийн бурхан болж хуурдаг. Ингээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс хөгжиж, хувьсаж, бурхтад итгэх итгэл болон залбирлынх нь тоо буурч, улмаар бурхтын эсрэг дайн зарлаж, энэ дайныг нь үгүй их хувь заяаг тээсэн нэгэн хүү мэндэлж. Тэр хүүг нэгэн загасчин амир өгсөн ээжтэйгээ хамт авсан дотор далайн шурганд хөвж байхад нь олж аваад Перси хэмээн нэрлээд өөрийнхөө хүү болгон авч Персиг гарамгаа загасчин болгож улмаар өөрөө ч гэсэн нэг охин хүүхэдтэй болдог. Ингээд Перси 90 цент төрснийхээ дараа өргөж авсан аав ээж охин дүү гуравтайгаа хамт далаагаар загасчлаад хэд хоногийн турш нэг ч загас барьж чаддаггүй. Учир нь хүмүүс бурхтын эсрэг дайн зарласнаас болж бурхад хүмүүсийг ургац тариа болон ан амьтдаар нь гачигдуулж Персигийн аав бурхтыг хараад зүгхээс өөр аргагүй байдалд орж гэр бүлэрээ хэд хоногийн турш гиз хоосон онцгойдог. Нэгэн өдөр эдний гэр бүл Аргос хэмээх нэртэй хотын ойролцоох. Бурхны өшөөний дэрэгдүр завтайгаа өнгөрч явтал бурхны эсрэг дайн зарласан хаан эзний цэргүүд бурхны өшөөг нураагаад далаа руу унгаадаг. Тэгтэл энэ үйлдэлтэн дургуутсан харанхуй бурхан Хейдис далаагаас гарч ирээд хааны цэргүүдийг бүгдийг нь хороогоод дэрэгдүр нь мөрөөрөө явж байсан Персигийн гэр бүлийн завруу дайрч Персигийн аав, ээж, охин дүү гурав нас барж Перси ганцаархнаа л амьд үлддэг. Энэхүү харгас үйл явдлын дараа Аргос хотоос хаан эзний цэргүүд ирээд Персиг амьд үлдсэн цэрэг байна гэж бодоод хаан эзэнтэйгээ уулзуулахаар хааны ордондоо авч иртэл хаан нь цэргүүдтэй бурхны өшөөг амжилттай нураалаа. Бид дахин нэг дайнд ялалт байгуулсан гэд баяр хүргэж магтаад хундаг өргөтөл хааны охин үдсгэлэнт гүнж аваа бид бурхтын өдөөс дайн зарлаад яасан ч дийлэх боломжгүй. Маш олон цэргүүд энэ дайнд амир өгдсөн. Энэ дайныг нин дайруу таслан зогсоох ёстой гэж хэлдэг. Тэгтэл хатан ээж нь охиныхоо яриаг үгүйсгэж бурхад бидний залбирлын хүчинд л амьдарцгаадаг. Хэрвээ бид залбирхаа болчих бол тэд юу ч биш болж хуурна. Одооноос бид бурхтад залбирх биш. Бурхад миний охины үдсгэлэн гоог магтандуулж миний охинд залбирх ёстой. Одооноос бид өөрсдөө бурхад энтергээд амныхаа зоргоор чалчиж байтал хааны ордонд харанхуйн бурхан Хейдис орж ирээд хамгаалаг цэргүүдийг нь бүгдийг нь хоронгуудаа хатныг ч муу ялгаагүй хэлсэн үгийнхэн төлөө хоронгуудаа би та нарыг газрын хөрснөөс арчиж хаях болно. 10 хоногийн дараа нар ирдэх үеэр би өөрийнхөө хүү болох Кракеныг суллаад танаа хот руу илгээнэ. Та нар дорд гаралтай хүмүүс атлаа. Агуу бурхад бидэнтэй өөрсдийнхөө өчүүхэн гүнжийг харьцуулж ярьлаа. Энд чинь та нарын маш том алдаа. Тиймээс 10 хоногийн дараа нар ирдэх үеэр та нар гүнжээрээ өргөл барьж миний Кракеныг холлох юм бол Кракен дайралтай зогсоож танаа хот болон хотын иргэд ч аврагдах болно гэж хэлснэ. Перси рүү харангуйтаа энэ бүхэн агуу Зевсийн хүсэл. Чиний аавын чинь хүсэл шүү. Заа юу гэж хэлэнгүүтээ яваад өгдөг. Тэгтэл хааны цэргүүд Персиг барьж аваад эхнээсээ байцааж Перси өөрийгөө би зүгээр л энгийн хүн. Та нартай адилхан би зүгээр л энгийн загасчин штэ. Би тэр бурхан мурхныг чинь мэдэхгүй юм байна гэж хэлтэл хаан тулсын шилдэг дайчин Драко гэх цэрэг Персиг хагас бурхан минь үннээ л гээд шууд зодж эхэлдэг. Тэгтэл хаантан болон гүнжтэй хоёр ирээд түүнийг болиулж хаан эзэн Персигээс биднийг авраач гэж гуйтал Перси ахаа би зүгээр л энгийн загасчин штэ надад хийж чадах юм юу ч байхгүй гэж хэлээд хаан эзний гуйтаас нь татгалзаж тэр дороод гиндэнд хоригдож эхэлдэг. Тэгтэл төд удалгүй Персигийн хоригдож буй гиндэнд нэгэн бүсгүй орж ирээд өөрийгөө Аяо буюу Йо гэж танилцуулаад түүнд нэгэн түүхийг ярьж эхэлдэг. Тэрхүү түүх нь одоогоос 20 хэдэн жилийн өмнө бурхтын эсрэг гайхалтай тулдаж явсан Акрисус хэмээх хүчрхэг хааныг Зевс бурхан чадахын тулд өөрийнх нь дүрд хувраад ордон руу нэвтэрж оронгуудаа хатантай нунтаж хүүхдтэй болгонгуудаа зүгтаагаад явчихсан байдаг. Тэгээд хаан Акрисус Зевсийн хүүхд төрсний дараа үш хонзондоо хит автаад хатнаа хоронгуудаа дөнгөж мэндэлсэн хүүтэнд ханд авсанд хийгээд далаа руу хаяхынхаа өмнө Зевсийн хараалтай аянганд нэрвэгдээд үзэшгүй муухай аратан болж хувраад ор сурггүй алга болж Персиг амир өгдсөн ээжтэйгээ хамт далаа төвж явахт нь загасчин аав нь олж аваад үсгсэн болж таардаг.
Ингээд Перси өөрийнхөө хэн болохыг мэдснийхээ дараа бүсгүйгээс өөрийнх нь хэн болохыг бас энэ бүхнийг яаж мэдэж байгаа болохыг нь асуудал бүсгүй. Мянгаад жилийн өмнө нэгэн бурхны гэрлэх саналаас татгалцсанаасаа болоод мөнхийн залуу байх хараалаар хараалгуулж энэ цаг үе хүртэл амьдарсан болохоо хэлээд Персиг хааны цэргүүдтэй нэгдэж Кракеныг устгах ёстой хэмээн ятгатал Перси миний аав ээж дуугар нүдэн дээр минь бурхны гарт амиа алдсан. Би угаасаа өшөөгөө авах болно гэд хааны цэргүүдтэй нэгдэж Кракеныг хороо харгыг олж мэдхээр газрын мухарт байрлах зүнж шулмуудын байгаа газар руу хөдөлцгөөдөг. Харин Персигийн аав Зевс Тэнгэрийн ордондоо өөрийнх нь хагас бурхан хүн өөрсдийнх нь эсрэг тулалтахаар аян замдаа гарч байгаа гэсэн таагүй мэдээг олж сонсох ба тэрээр хүүтэй гэдгээ өдий болтол мэдээгүй явж байсан болж таардаг. Харин түүний дүү Хейдис олон жилийн өмнө Зевсийн хараалд өртөж ор сургуу алга болсон хүчрэх хаан Акрисус дээр ирээд Зевсийн хүү одоо болтол амьд байгаа юм байна. Чи юунаас болж ихнэрээ алсан билээ дээ. Би удахгүй Кракеныг чөлөөлж хүмүүс рүү дайруулна. Тэр үед миний хүч асар ихээр нэмэгдэж би Зевсийг ч гэсэн буулгаж авна. Тиймээс чи надтай хүчээ нэгтгэж Персиг яг одоо очиж хороо гэж хэлээд Персиг алуулахаар явуулдаг. Ингээд Перси болон цэрэг эрс зам зур амархаар будалтал Драко Персигээс хэр сайн тулалддаг болохыг нь асуутал Перси урд өмнө нэг ч удаа илд эргүүлж байгаагүй болохоо хэлдэг. Тэгтэл Драко Персид нэг илд өгөөд хэрхэн тулалдах талаар хэдхэн секунд зөвлөгөө өгчөөд хоорондоо илдээ зөрүүлтэлд Перси тэр дороо Драког ялж өөрийгөө бурхны хүчтэй болохоо батлан харуулдаг. Үүний дараа Перси ойгоор явж байгаад газраас цацарч буй гэрэл хараад яваад очтол түүний эцэг Зевс бурхтын хүчрэхэг илд болон гайхамшигт нисдэг хүлэг хоёрыг хүүтэй бэлэг болгон илгээсэн байдаг. Тэгсэн чинь Перси бурхан эцгийнхээ илгээс нь нисдэг хүлэг болон агуу илдийг нь ашиглахгүй. Бурхтын зэр зэвсэг надад ямар ч хэрэггүй гэсэн чинь Драко "Тэнийгээ наадуул чинь чамд хэрэгтэй штэ. Яаж ч бодсон чамд хэрэг болж л таараа. Ашигламаар болсон үедээ хэлээрэ" гэд илдийг нь аваад талт хийдэг. Тэгтэл гинэтхэн Хейдисийн илгээсэн хаан Акрисус Персиг алахаар довтолж нэг хэсэгтэй л энэ хэдийн дунд ширүүн тулаан өрнөж манайхны хэд хэдэн цэргүүд алуулж Драко азар Акрисусын гарыг тастаж Акрисус тулалдах чадвараа алдангуудаа тэр дороо зүгтэж манайхан араас нь хөөж байгаад элсний авраг хилэнцэд хорхоонуудтай таарж дайралтанд нь өртөөд цэргүүдийнхээ тэн хагасыг алдаж байтал гинэтхэн хар шидийн хүчтэй Жин гэж нэрлэгддэг муминууд гарч ирээд авраг хилэнцүүдийг өөрсдийнхөө шидээр удирдах дайралтуудыг нь зогсоодог. Шалтгаан нь эдгээр муминууд олон зуун жилийн өмнө энгийн хүмүүс байсан ба бурхтад хараалгуулад муми болоод хуурчихсан юмсанж. Тэгээд өөрсдийнх нь хараалыг үгүй хийх баатрыг олон зуун жил хүлээсний эцэст Персигийн талаар олж мэдээд Персид хүчин зүтгэхээр ирсэн болж таардаг. Тэрч бүхэл муминууд манайхныг дагуулan зүнж шулмуудын байгаа газар ирээд зүнж шулмуудаас Кракений дайралтыг хэрхэн зогсоох талаар асуудал. Шулмууд Кракеныг зөвхөн Медюсагийн харцалт зогсоох боломжтой гэж хэлдэг. Тэгтэл Перси Медюсаг хинч удирдах захираад Кракений өдөөс тулдууж чадахгүй штэ. Тиймээс бид нар Медюсагийн толгойг тастаж авч явахаас өөр ямар ч сонголтгүй юм байна гэд газар доорх ертөнцид байрлах Медюсагийн агууд толгойг нь тастаж авахар эцгээдэг. Ингээд Перси ганцаархан амьд үлдээд Медюсагийн толгойг шууд далаад агуугаас нь гарч иртэл түүний хүлээгээ сууж байсан Йогийн араас Персигийн степ-дайд Акрисус гинэтхэн гарч ирээд нэвт сүлбэж хоронгуудаа Перситэй хэсэг ширүүн тулаан хийж эцэст нь Перси хойд авъяга төрсөн эцгийнхээ илгээсэн илдээр хороож нисдэг хүлгээ унаад хаан тулсын зүг рүү нисдэг. Харин үүнтэй зэрэгцэн нар хэртэлд эхэлж Хейдис далайн гүнээс өөрийнхөө хүү болох Кракеныг суллаж хааны ордон руу илгээтэл хотын ард иргэд амьд үлдцгээхийн тулд аргагүй ирэхэнд гүнжигээ барьж аваад Кракенд үргэл болгохоор хүлж бэхлээд үлгцгөөдөг. Тэгтэл хүмүүсийн айдас ууг ашуугаар хүчрхэгждэг Хейдисийн хүч чадал гинэтхэн огцом өсөж Олимпус буюу Тэнгэрийн ордонд байрлах Зевс рүү гинэтхэн довтолж өөрийнхөө өмнө сөхрүүлээд өөрийг нь олон мянган жилийн өмнө хуурч газрын мухарлуу цөлсөнд нь болтол өшрөхөж явдаг болохоо хэлээд одоо бурхад та нарт залбирч хүч чадал өгдөг хүмүүс чинь устдаж үгүй болох болно. Миний Кракен аль хэдийнэ дэлхий рүү дайралтаа хийгээд эхэлчихсэн. Тэр гүнжийнх нь өргөл байрцан тэр ямар ч хэрэггүй утгагүй зүйл. Гүнжин амаараа өргөл барьсан ч бай, барайгүй ч бай. Кракен хүн төрлөختөн устгаж үгүй хийх болно гэж занал хийлтэл Зевс миний хүү Кракеныг устгах болно. Чиний бодсон шиг тийм зүйл хизээж болохгүй. Хүмүн замдаа гарчихсан гэж хэлдэг. Харин үүнийг нь сонссон Хейдис тийм зүйл хизээж
болохгүй. Би Персигээр тийм зүйл хизээж хийлгэхгүй. Би Персиг яг одоо хороох болно гэж хэлээд дэлхий рүү явдаг. Энэ бүхний дараа киноны мэн төгсгөлийн шин гарах ба Перси гүнж 2 далайн эрэг дээр сэрж гүнж Персид манай улсыг удирдах хүчирхэг хаан бидэнд хэрэгтэй. Чи манай улсын хаан болооч гэд нэг ёсондоо гэрлэх санал тавьтал. Перси гүнжид би хаан болж чадахгүй. Харин би таны үнэнч албатчин байх болно гэж хэлээд гэрлэх саналаас нь татгалзаад гүнжийг орхин явж түүний аав Зевс хүүдэрээ ирээд өөршгөнд бурхан болж хамтдаа мөнх амьдраач гэсэн саналыг тавьтал Перси үгүй би хүн болж төрсөн. Би хүн чигээрээ үлдэх болно гэд саналаас нь татгалзаж аав нь хүүгийнхээ шийдвэрийг хүндэтгэж үзээд хойд аавынх нь гарт амиргдсан хайрт бүсгүй йог нь амьлуулад мөнхийн залуу хിവэрээ үлдэх хараалыг нь хариулж хосуудыг хамтд нь үлдээгээд өөрөө Олимпус руугаа буцаж будуур зураглалаар кино төгсөж байгаа.